Ер нь бол 8 дугаар ангиас хойш танилцаад үерхэж эхэлсэн. Тэгээд анх танилцахдаа манай ангид шилжиж орж ирсэн. Тэгээд ингээд тохойд биеийн тамир орж ирсэн манай ангид. Тэгээд би нөгөө ангийн дарга байсан. Тэгээд ингээд ангийнхнаа биеийн тамирт оролцсон байжсэн чинь манай багш ирээд ингээд ангийн дарга шинэ охин данаа ингээд тэрлээ хүлээж аваараа гэд. Тэгээд ингээд арсан чинь манай ихнэр одоо инх цэцэг анх орж ирсэн. Тэгээд чи хаанаас шилжиж ирсэн гэд. Эрдэнтээс шилжиж ирсэн гэд. За тэгээд өнөө одоо ингээд биеийн тамир харж байна. Чамд биеийн тамирын утас байгаа юу, байхгүй юу гэд асуугаад тэгээд биеийн тамирлоо орох гэсэн. Өнөөдөр биеийн тамирын утас байна гэд. Тэгээд яг байжсэн чинь завсарлаад тэгээд манай ангийнхаа орж ирээд гэд ангийнхандаа манай ангийнхаа цонхоор ингээд манай ангид шинэ охин ирсэн байх шүү гэд. Тэгээ манай ангийнхан бөөнөр ялангуяа манай ангийн хөвгүүд гүйж орж ирээд ингээд шинэ охины чинь нөгөө харах гал хаалгаар ингээд бүгдээрээ чигцэлтэй орж ирээд тэгж ер нь бол танилцчихсан. Тэгээд тэрнээс хойшоо ингээд баг багаар хоёлаа бие биендээ сайн болоод одоо сэтгэлээ бие биендээ илчлээд ингээд явсаар аваад явандаа үерхэд ингээд тэгээд одоо өнөөдөр хүртэл байна да. Би хантайгаа би ч одоо багасаа Эрдэнэтэд төссөн. Тэгээд Өвсгөл аймагт шилжиж очиод ханыхаа ангид шилжиж орж илаа. Тэгэл ер нь манай ангийн дарга байсан. Тэгээд Эрдэнэтэс нэг шинэ охин шилжиж ирлээ. Багш маань энэ шинэ охиныг хүлээж аваарай гэд манай хэлсэн байгаа. Тэгээд тухайн үед нөө манай ангид биеийн тамир орж исэн. Тэгэл намайг нэг хальт оруулж ирчээ. За чи ийшээ суугаараа гэл нэг ширээ цаач өгч суулгачаал. Тэгэл нөгөө нэг биеийн тамиртаа дуртай хүн чи тэгээ биеийн тамир руугаа явчихжээ. Тэгэл тухайд за энэ ангийн дарга юм байна гэл бодчихсон. Тэгэл анхны танилцсан гэвэл одоо тэрлэн. Тий. Анх хараад би амар өвөрмөц тийм царайтай юм шиг нэг тийм охин надад санагдсан. Тэгээ ямар өвөрмөц царайтай охин бэ гэж бодож ирсэн. Тэгээд явандаа би ч нэг ангийн дарга байсан болохоор тэрийгээ далимдуулаад их харцнаа. Одоо маргааш ямар хичээл орхоо мэдж байгаа юу гэл тийм хичээл орно шүү. Ямар даалгавар өгснгийг мэдж байгаа юу гэл. Гэх мэтэр ингээд нөгөө бидний үе чинь мессеж л гэдэг зүйл хэлээ шүү. Мессежээр оройдоо их харцдаг. Тэгээд өдрийн хичээл дээрээ тэгэж их харцдаг. Тийм байс. тэгэж явандаа ингээд харилцаад ингээд явж байхад ер нь бол нэг тийм нүдэнд дулаахан, даруухан нэг тийм охин санагддаг байсан л та. Анх манай ч угаасаа өндөр тэгээд нэг юм цагаан царайтай, нэг юм хүнхэр нүдтэй нэг тийм хүүл харагддаг байсан. Тэгэл анх битгаар чинь гэхдээ нэг бие нэгээ тэгэж шохоорхож барьдаггүй байсан юм аа. Нилээ хэсэг нөгөө ангийн хүүхдүүд гэж явж байгаа л сүүлдээ биеиндээ нэг тийм дасаад биеиндээ сайн болсон юм уу хаашаа ямарсанд хоёулаа анги дээр айгүйх биенийг өдөж хэрэлддэг байсан. Тэр нь болохоор яг биеиндээ сайн болсон сэтгэлдээ илэрхийлж байгаа нэг илэрхийлэн л юм шиг байлээ. Ер нь анх ханыгаа харахад нэг тийм нүдэнд дулаахан хөөрхөн л хүү харагддаг байсан да. Анх хадминда ороход нь одоо их хөвгөлтэй байсан. Тэгээд бид нар чинь нэг оюутан болчоод нэгдүгээр курстэй одоо цуглалчаад бөөндөө зугаалга явъя барий гэд ингээд явж хахад манай хадмуудын хатгал байдаг л та. Тэгээ бүгдээрээ ингээд хатгал дээр дараад Өвсгөл далаа дээр очиж зугаалъя гэд. Ингээ манай яг хадмуудын гадаа очиод ингээд зогсон нөгөө нэг инх цэцэг ангийнхаа охиныг авах гэж зогссон. Өө та нарыг орж цай аваа гэж юм гээд. Тэгээд арсан чинь манай нэг найз байдаг л да. Тэр маань ингээд тийм шогч. Тэгэл анх орохдоо ерөөсө хашаагаар нь ороод за хөргөн хүү чи ирж шүү хүлээж аваараа хөөй хүн байна уу хөргөн чи ирж гин гэл хашгираал арсан чинь тэнд байгаа бүс бүгдээ гарч ирэл хаашаад ихэн. Тэгээ би чи нөгөө нэг айлд орох гэж байгаа хүн чинь анх гадаа хадмуудтайгаа танилцах гэж байгаа хүн чинь ингээд бэлэгсэлтэй бэлдээд юм аваад ингээд хамгийн сүүлд яваад орсон чинь бүгдээрээ игрээ зогссон аваад гарцсан. Тэгээд орсон манай хадам өвөө эхнэрийн маань өвөө сууж исэн. Тэгээ сайн байна уу та сайхан зусч гин үү гэд ингээд бэлгээ барьсан. Тэгсэн чи гү чи хэн блэ гэдэгсэн. Тэгээ би нэг хэлэхгүй инээж инээд жагаад хөргөө үчин байна гэдэгсэн чи бөө инээдэн болж исэн. Тэгж анх яг авч танилцчихсан. Нилээ бол 10-аад жил амьдралаа хоёр. Тэгэхээр зөндөөл олонд орсомж байгаа. Тэгтээ
Яг одоо санаанд орж байгаа нь одоо тэр л юм. Том үгээ эзэндээ болоод бит хоёр ч оюутан байсан л та. Тэгэл өвлийн амралтын үеэр би яг төрөх байсан юм. Тэгээ яг гэрлүүгээ хөвсгөлд очиж төрөх байсан чинь манай нэг хөвсгөл рүү чинь зам нь муу болохоор онгоцоор заавал нисэх хэрэгтэй байдаг. Тухайн үедээ тийм байсан. Тэгээ яасан чинь яг бит хоёр онгоцонд нөгөө нэг авч болдог нөгөө нэг жирэмсний хоног гэж байт юм лээ. Тэрнээс нь хитэрсэн юм лээ. Эхлээд хоёлоо очиж бичүүлгсэн чинь та хоёрыг онгоцонд хүлээж авахгүй. Газраар ингээ яваа гэд тийзчдэг газар нь тэгжсэн. Тэгэхээр нь хоёлоо оройн нэржсэн нэг диггүй санаа орж ирээд ерөөсөө энэ он сарын хоёлоо ингээ өөрчлөөд нэг эвтэйхээ өөрчилж хагаад ингээд яа чи сольчий гэд. Тэгээд тэрийгээ хоёлаа нэг эвтэйх манай үчиг гар жижигхэн иймэрхүү юмд айгуу сайн учраас ингэж байгаа л сольж байгаа л бичээл тэгээ маргааш нь айн өөр тэлэр тэр нь очил яасан ч ашгүй харин хүлээж аваад биччихдээ гарч ирээд хоёлаа ашгүйтэй ээс холив онгоцоор явахаар алчлаа гэдэг амар тэгж баярлж байсан. Тэр бас нэг сонирхолтой очим дурсамжтай санагдтыг том хөвгтэй гарах гад нэг тэгж хичээж ирсэн. Бид хоёр ханилаад нэлээд олон жил боллоо. Энэ хооронд үргэлж миний арыг одоо баттаа даадаг амьдралын маань нэг одоо арын маань баттаа заадаг нэг хамтрагч минь хань минь байж ирсэн байж чадж байгаа. Тэгээ цаашдаа ч тэ хоёулаа энэ амьдралыг сайхан босгоноо, илүү илүү сайхан амьдрнаа. Тэгээд амьдралын маань арын маань үргэлж ингэ сайхан дааж явдаг. Баярлалаа. 3 хүүхдийн маань ээж байгаад баярлалаа. Хандаа хайртай шүү гэж хэлээ. Хүүхдүүдийнхаа үнэхээр сайн манай Хүүхдүүдтэй айгүй их сайн зөвлөж, тусалж, хайрлж, халамжилдаг. Тэрийг нь харахаар үнэхээр хайрвардаг. Тэгээ надад ч гэсэн айгүй их халамжтай. Эмэгтэй хүнийг яаж хүндэлдэг, тэр л бүх зүйлийг надад мэдрүүлдэг. Би тэгэл нөхрөөрөө л юу н эрэгтэй хүнийг төсөөлдөг дөө. Эрэгтэй хүмүүс нэг ийм л байд юм байна да. Айл гэрийн хань ижил нэг ноён нуруу иймэрхүү л байд юм байна да л гэж юу н төсөөлөлтөө явдсан шүү дээ. Ханаараа бахархдаг, үнэхээр их бахархдаг. Мэдээж энэ олон жилийн хугацаанд тэгэл айл гэрлэмж юм. Сайнд нь, мууд нь, тэгэл ам зүрн гэл хоёр өөр ертөнцөөс орж ирсэн хүмүүс чинь тэгэл би нэгэ олох гэж нилээн юм болно л та. Тэгэл тэр болгон дээр яг хөө ингээл биендээ буул тийгээл ухаан зараал яг хөө энэ олон жилиг тэгэл нэг айгүй гой хөнгөн л өнгөрөөс юм шиг санагддээ шүү дээ. Миний ани энэ амьдралыг үнэхээр ингэж гой босгож явж байгаа. Ноён нуруу нь олж явж байгаа. Ханаараа маш их бахархдаг. Энэ завшааныг ашиглаад хандаа сэтгэлийнхээ үгийг хэлье да. Нэг айхтар тэгж нэгний л орж хэлж мэлтгүй. Тий. Аяал нэг хайртай шүү, мундаг шүү л гэл нэг тиймэрхүү л үг хэлдэг. Үнэхээр тэгэл яг миний сэтгэлийн гүнээс гарч байгаа үг байлаа. Хандаа зориулсан. Бид хоёр ер нь ярьдаг л да. Одоо ингээд сайхан 3 хүүтэй болчлоо гэд. Тэгээ нөө манай хамаатан садаа аав ээж хэлдэг 4 дэх хүүхдээ яад юм бэ гэдэг. Ер нь бодож байгаа байтаа. Тэгэхээр одоо ингээд бодохоор ер нь бол 4 дэх хүүхдээ гаргацсан хүүхдүүдэд дүүгийн төрүүлээд өгсөн байх бах. Дээрээс нь бас гэр бүлээр нэг сайхан дурсамжийг бүтээд аялье гэж бодож байгаа. Тэгээ сайхан аялаад ингээд нэг дурсамжийг бүтээнэ гэж ер нь бодож байгаа та. Арийн хугацаанд. За 10 жилийн дараа гэхээр манай хүүхдүүд ер нь нэлээд том болсон байх юм байна. Бид хоёр ер нь тэгэл хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээд гоё тусдан амьдралдаа болгоод сайхан амьдраад ингээд хүүхдүүдээ сайхан явахыг харах юм бол хоёулын ер нь аялал гэж айгүй ярьдэн шүү дээ. Нэг их одоо тэгэл эд хөрөнгө юм хом тиймэрхүү юм хураа гэхээсээ илүү биеиндээ гоё дурсамж үлдээж сайхан аялье гэж айгүй ярьдаг. Мэдээж бас одонгийн хүүхдтэй болъё гэж их яриад байгаа. Магадгүй 10 жилийн дараа тэр хүүхд манай аваа өөрхөн том болцсон байх болов. Одоо яг бодож байгаа гэвэл энэ л нэгшөө зөндөө мөрөөдөл байгаа л да бид хоёрт ярьсан хоорондоо ярилцдаг зөндөө л мөрөөдөл байна да.
and swim every ocean just to be with you and fix what I've broken. 'Cause I need you to